2022 онд улсын дээд шүүхээр нэг суваа үнэний асуудал шийдвэрлэгдсэн байна. Тэгэд энэ ганц суваа үнэний асуудал яаж яваад улсын дээд шүүх эрүүгийн иргэн танхимаар ордлоо өндрийг авчих вэ гэдэг асуудал их сонирн байгаа юм. Тэгэд энэ ганц суваа үнэний асуудал яаж яваад улсын дээд шүүх эрүүгийн иргэн танхимаар ордлоо өндрийг авчих вэ гэдэг асуудал их сонирн байгаа юм. Хэрэг учрал юу болов гэхээр малчин А-гийнх, Б-гийнх, Г-гийнх гэдэг гурван айл нэг юм сахал зайтай 5-600 метрийн зайтай ингээд хаварждаг байж. Тэгээд нэг өдөр 2021 оны 7 сарын сүүлээр буюу наадмын дараахан А-гийнх цусналуугаа нүүхээр болоод ингээд явдалдаа түүртдэг юм уу, ядардаг юм уу нэг суваа үнэгээ хаваржаан дээр орхиод явчихсан байгаа юм. Ингээд яг өхөр бол сүргийн амтаа учраас хажуудлын малчин Б-гийн сүрэгт очиод нэг 14 хоног нийлсэн. За эндээ 14 хоног байж байгаа дахиад малчин Г-гийн өхөрт очиод нэг 7 хоног нийлчихэд байж ийсний дараа Г нэг орой малын бэлчээр дээр өөрийнхөө өхөртөө цуг бэлчиж явсан өхрийг өөрийнхөө улсын дугааргүй мотоциклоор хөөж авчираад гэрийнхаа гадаа эд бат хийгээд аймгийн төв рүү оруулаад махуулгаа зарчиж. За ингээд А бол нүүж явснасаа нэг 20 орчим хоногийн дараа өхрөө хагаад ирсэн байгаа. Тэгээ Б-гинд очиод өхрөөс ургалахад Б бол танаа өхөр манаа өхөрт нийлээд нэг 14 орчим хонсоо. Тэгээ дараа нь Г-гийн өхөрт нийлчихсэн явж илээ гэж хэлсэн байдаг. Ингээд Г-тэй очиод уулзсан чинь Г болохоор манаа өхөрт танаа өхөр байхгүй гэж хэлээд ингээ маргаа үссэн байна. Цагдаас сэргийлэх болоод хэрэг хинэн шийдвэрлэх ажиллагаа явагдаад юу болж дуустдаг вэ гэхээр иргэн Г өөрийнхөө өхөрт ирээд нийлчихсэн 7 хонжижсэн А-гийн өхрийг орой улсын дугааргүй өөрийнхөө мотоциклоор өөрийнхөө өхөртэй цуг бэлчээр дээр явж байхад нь гэрийнхаа гадаа авчираад янзалчихсан. Тэгээ аймгийн төв оруулаа махлаа зарчихсан ийм асуудал тогтоогдсон байна. Нэг иймэрхүү үйл явдал нэлээд түгээмэл байдаг л да. Тэгээд айлын мал ер нь танаа малд ирээд нийлчихээр чи тэрийг идэж уугаад өөрийн мал шиг ашиглаад тоогоогоо тосолчих болох юм уу, болохгүй мүү гэдэг дээр хууль зүйн төгөлдөх шаардлагатай байна. Тэгэхээр алдуул мал танаа малд ирээд нийлчих юм бол яадаг юм бэ гэдгийг Монгол Улсын иргэний хуулийн 117 дугаар зүйл дээр маш тодорхой тайлбарласан байгаа. Тодруулбал иргэний хуулийн 117-гийн нэгд алдуул мал олсон этгээд энэ тухай орон нутгийн захиргааны байгууллага буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргаа цагдаагийн байгууллага шилжүүлэх үүрэгтэйгээ заасан байна. За энийг тайлбарлах юм бол танаа малд ямар нэгэн мал алдуул мал ирээл нийлхэл юм бол та маш яралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагатай. Тэгээд цагдаагийн байгууллагаас нөгөө малын эзнийг тогтоох юм үйл ажиллагаа явагдаж байгаа хооронд та тэр малыг нэг бол цагдаагийн байгууллагын эзэмшилд шилжүүлнэ, нэг бол өөрийнхөө малтай нийлээд датуулаад малж явах үе юм үүрэг хүлээж байна гэсэн. За ингээд цагдаагийн байгууллагад бүртгүүлчихэд байхад эзэн олдохгүй бол яах вэ гэдэг асуудал үүснэ. Монгол Улсын иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117-гийн 2 дээр бас тодорхой тайлбарласан байна. Алдуул малын талаар нийтэд мэдээснээс хойш 1 жилийн дотор эзэн тогтоогдвол малыг үр төллийн хамт буцааж өгөх бөгөөд эзэн тогтоогдоогүй бол олсон этгээдийн өмчлөлд авна. Хэрвээ өөрийн өмчлөлд тухайн этгээд авахаас татгалзвал орон нутгийн өмчөж шилжүүлнэ гэсэн байна. Тэгэхээр танаа малд ямар нэгэн мал ирээд нийлчлээ та тэрийг цагдаагийн байгууллагад бүртгүүлчлээ, цагдаагийн байгууллагаас эзэн холбогдогчийг хайгаад явсан чинь 1 жилийн дотор олдохгүй бол тэр мал таны өмчлөлийн мал болчихно гэсэн. Тэгээ таны өмчлөлийн мал болцсны дараагаар та тухайн малаа одоо өсгөөд үржүүлнэ үү, тоогоо тусална уу, эсвэл хот хүрээ газар хүүхдийн өсний найранд бэлгэлнэ үү, за эсвэл аймгийн төв оруулаад махлаа зарна уу, энэ бол таны бүрэн дур зоргийн асуудал болно гэсэн. Тэгэхээр алдуул мал ирээд нийлүүл нэгдүгээр та маш яралтайгаар цагдаагийн байгууллагад бүртгүүлэх нь байна. Хоёрдугаар одоо олон нийтийн сүлжээ хөгжчихөд байгаа учраас та тухайн сум орон нутгийнхаа групп дээр энэ малынхаа зургийг тавиад ингээд илээр эзэмшээ зарлаад явж явах хэрэгтэй гэсэн. Ингээд энэс хойш 1 жил өнгөрчих юм бол таны өмч болно. Манай иргэдийн энэ дээр ойлгодоггүй нэг зүйл юу вэ гэхээр тухайн 1 жилийн хугацааг алдуул мал танаа малд ирээд нийснээс хойш тоолоод идэг. Гэтэл иргэний хуулийн зохицуулалт юу вэ гэхээр та тухайн мал танаа малд ирээд хэд хонох нь бол хамаагүй. Та орон нутгийн захиргаа цагдаагийн байгууллагад бүртгүүлснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрөх юм бол таны өмчөж шилжиж шүү гэдгийг маш тодорхой тайлбарласан байгаа. Магадгүй ингээд та бүртгүүлэхгүй байлаа гэхэд та ямар нэгэн эрүүгийн гэмт хэрэг үйлдэхгүй. Харин бүртгүүлэхгүй байжгаад тухайн малыг одоо идэж уучдаг юм уу, өргөдүүлчдэг юм байх юм бол та эрүүгийн хууль заасан 2 гэмт хэргийн аль нэгээр зүйлчлэгдэж эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн үг. Монгол Улсын эрүүгийн хуульд малтай энэ малын өмчлөх хэрэгтэй холбоотойгоор 2 төрлийн гэмт хэрэг бий. Нэгдүгээрт эрүүгийн хуулийн 17-12 дугаар зүйл дээр заасан мал хулгайлах гэж гэмт хэрэг байгаа. Бас эрүүгийн хуулийн 17-5 дугаар зүйл дээр заасан андуурагдсан илгээмж, алдаатай гүйлгээ, гээгдлийн түрэнг алдуул мал завших гэдэг юм гэмт хэрэг байна. Тэгэхээр түрүүний нөгөө өөрийнх нь малд ирээд нийлцэн байгаа малыг гэрийнхаа гадаа авчираад идээд уучдаг, аймгийн төв оруулаад зарчдаг энэ гээгийн үйлдэл бол алдуул мал завших юм уу, эсвэл мал хулгайлах юм уу гэдэг дээр хууль зүйн маргаантай байдал үүсэж байгаа. Ингэж энэ хоёр гэмт хэргийг ялган зөвлөжилснээрээ шүүгдэгчид оногдуулах ял шитгэлийн хэмжээг тодорхойлох хэрэгтэй байдаг.
Тодруулбал мал завших гэдэг гэмт хэрэг бол мал хулгайлах гэдэг гэмт хэрэгээс хамаагүй хөнгөн ялтай байдаг. Тухайлбал 450 мянган төгрөгнөөс 2 сая 700 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, 240-оос 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 1 сараас 6 сар хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялтай байдаг. Өөрөөр хэлбэл 20 ял байхгүй гэсэн үг. Харин мал хулгайлах гэдэг гэмт хэрэг бол 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсвэл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар 20 ялтай ийм гэмт хэрэг. Мал гэдгийг Монгол Улсын эрүүгийн хуулийн 17-12 дугаар зүйл дээр хууль тогтоогчоос аутентик тайлбар хийсэн байгаа. Тодорхойлбол мал гэдэг нь юуг ойлгох вэ гэхээр хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ энэ 5 шүү малыг ойлгоно гэж. Гахай дахиа бусдын үндэслэлийн нохоо бол хэдийгээр эзэндээ үн цэнтэй байж болох боловч энэ мал хулгайлах гэдэг энэ тэргээр орж хүндрүүлэн зүүлчлэгддэггүй ийм онцлогтой байна. Мал хулгайлах гэж юу хэлж байна вэ гэхээр нэг итгээд бусдын өмчлөлд байгаа малыг нууц даалдааргаар шунхайн сэтэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авж байгаа өөрөө захиран зарцуулж байгаа эсвэл ингэж захиран зарцуулах боломжийг үүсгэж байгаа энэ үйлдэлийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл нэг хүн өөр хүний хотонд очиод 2 3 хонч байдаг юм уу, нэг үхрийн ч байдаг юм уу тууж ирээд эсвэл тэнцээ нийт бат хийгээд ашиглаад шамшигдуулчихыг мал хулгайлах гэмт хэрэг гэж хэлээд байгаа. Мал завших гэмт хэргийн энэс ялгаатай шинж нь юу вэ гэхээр мал гэмт этгээдийн идэвхтэй үйлдэлээс хамааралгүйгээр өөрөө хөлөөрөө яваад ирсэн эсвэл бусад хүчин зүйлээс шалтгаалж ирдэг. Өөрөөр хэлэх юм бол шуурганд уруудаад танаа малд ирээд нийлцсэн байхыг ингэж ойлгож байгаа гэсэн үг. Тэгэхээр хамгийн ихний ялгах шинж бол энийг хэлж байгаа. Яг энэчнээс бид нэр энгийн логик дүгнэлт хийгээд үзэхэд болвол гээгийн үйлдэл мал завших гэмт хэрэг юм шиг харагдаж байгаа. Энэ дээр манай хуульчид янз янзын ялгаатай байр суурьтай байдаг, янз янзын ялгаатай байр суурийг илэрхийлж идэг учраас улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхим энэ дээр тайлбар хийж нэг мөр болгох зорилго дэвшүүлсэн байгаа юм. Эрүүгийн хуулийн 17 4-р зүйл дээр завших гэдэг гэмт хэрэг байгаа. Завших гэдэг гэмт хэргийн үндсэн шинж бол бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэдэг агуулгаар илэрхийлэгддэг. Тэгэхээр энэ мал хэдийд танд итгэмжлэн хариуцуулсан гэдэг шинжтэй болох вэ гэхээр Монгол Улсын иргэний хуулийн 117-д заасан түрүүний биднийг хэлсэн орон нутгийн захиргаа буюу цагдаагийн байгууллагад мэдгдснээс хойш танд итгэмжлэн хариуцуулсан гэдэг энэ шин чанараа хадгална гэсэн үг. Тэгэхээр ингээд хариуцуулснаас хойш 365 хоногийн дотор та тухайн малыг хэрэгжилчихсэн идэж уучихсан байх юм бол энэ мал завших гэдэг юм тэрэг болно. Харин тэгээгүй түрүүний гээгийн үйлдэл шиг өөрийнхөө малд ирээд нийлцсэн малыг оройн цагаар бусдад мэдэгдэхгүйгээр эд бат хийгээд аймгийн төв рүү оруулаад зарчихсан энэ үйлдэлийг бол мал хулгайлах гэмт хэрэг гэж ойлгоно гэж ингэж тайлбарласан байна. Тэгэхээр тухайн мал өөрийнхөө хөлөөр яваад ирээд таны малд нийлцсэн байхаас тэгээ таны малд нийтлээд хэр хугацаа өнгөрсөн байхаас үл шалтгаалan та тэрийг орон нутгийн захиргаа цагдаагийн байгууллагада мэдэгдээгүй л байх юм бол энэ шууд малын хулгай гэсэн үг. Өмгөөлөгчийн зүгээс харахад хамгийн ач холбогдолтой хэсэг нь энэ дээр юу гэж харагдаж байна гэхээр саяны гээгийн үйлдэлийг мал завших гэмт хэрэг гэд прокурор оруулаад ирэх юм бол өмгөөлөгчийн зүгээс шууд санал нийлээд хөнгөн ял шийтгэл авчиж болно. Харин прокурорын зүгээс мал хулгайлах гэдэг гэмт хэрэгээр оруулж ирэх юм бол бид нар мал завших байна гэж мархавал үйлчлүүлэгч маань эрх зүйн байдалд орох ийм эрсдэлтэй болно гэсэн үг. Хэрвээ яг саяных шиг гээгийн үйлдэл миний үйлчлүүлэгчид тохиолдоод энийг прокуророос мал хулгайлах гэмт хэрэг гэж оруулж ирэх юм бол бидний хувьд хамгийн зөв сонголт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 1-р зүйл заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хүсэлт гаргаж болох юм. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хүсэлт гэдэгт гин бурууга хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийг шуурхай илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн этгээдээс прокурорт гаргаж байгаа мөрдөгчд гаргаж байгаа хялбаршуулсан журмаар хэрэгээ шийдвэрлүүлэх гэсэн хүсэлтийг хэлж байгаа. Тэгэхээр хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах нь ямар давуу талтай юм бэ гэхээр прокурортойгоо тохиролцоод тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хамгийн доод хэмжээгээр тохиролцоод ялаа эдэлжиж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл би гин буруу дээр марахгүй байгаа учраас эрүүгийн хуулийн 17 12 дугаар зүйл заасан мал хулгайлах гэмт хэргийн хамгийн хөнгөн ял буюу 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийдгүүлье гэсэн ийм хүслийг гаргаад цаашаа явуучих нь бидний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал илүү дээр байна гэсэн. Альва гэмт хэргийн хувьд энгийн бүрэлдэхүүн, хүндрүүлэх бүрэлдэхүүн, онц хүндрүүлэх бүрэлдэхүүн гэж байдаг. Эрүүгийн хуулийн 17 12 дугаар зүйл дээр заасан мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу 2 дугаар бүрэлдэхүүнээр нь зүйлчлэхээр 2-8 жилийн хоригдaltaй болоо явчихдаг. Тэгэхээр энэ яагаад 2-8 жилийн хоригдaltaй болдго юм бэ гэхээр илүү нөгөө олон тооны мал хулгайлсан байдаг юм, машин механизм ашиглаж үйлдэлсэн байдаг юм уу? Ийм үйлдэлүүд дээр болдог. За олон тооны мал гэдгийг Монгол Улсын эрүүгийн хууль дээр аутентик тайлбар хийсэн байгаа. Олон тооны мал гэдэг бол 8 бог, 2 бод, түүнээс дээш малыг ойлгоно гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг нөхөр очиод 8 хонь хулгайлчих юм бол энэ олон тооных болох нь байна. 7 хонь хулгайлчвал олон тооны биш болох нь байна. 2 үхэр хулгайлвал олон тооны болох нь байна. 1 үхэр хулгайлвал олон тооны биш болох нь байна. За магадгүй 1 үхэр 3 хонь хулгайлчвал энэ олон тооны гэдэгтээ орохгүй нэ гэдэг ийм тайлбарыг хэлэх нь зүйтэй байна.
Манай хэргийн тухайд Г-ийн үйлдэлийг 2 шатны шүүхээс эргүүлээ 17-12 дугаар зүйлийн 2-ын 4-р хэсэг зааснаар машины механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн байгаа юм. Харин улсын дээд шүүхээс энэ дээр арай өөр тайлбар хийсэн байдаг. Тодорхойлбол Г өөрийнхөө бэлчээр дээр байгаа өөрийнхөө үхэр сүрэг дотор ирээд нийлчихсэн А-гийн үхрийг мотоциклороо хөөж гэрийнхээ үүдэнд авчирсан үйлдэл нь машин механизм ашиглаж мал хулгайлсан гэдэгт орохгүй. Хэрвээ Г А-гийн бэлчээр дээр А-гийн үхрийг үхэр сүргээс нь таслаад мотоциклороо хөөгд ирсэн бол энийг харин машин механизм ашигласан үйлдэл гэж үзэж болох юм а гэж тайлбарласан байна. Машин механизм ашиглах гэдэг бол хулгайч өөрийнхөө үйлдэлийг хэрэгжүүлэх үедээ малын бэлчээр дээр зорж очих, тухайн малыг хөөж тух, гэр орондоо авчрах, магадгүй өөрийнхөө үйлдэлийг хөнгөвчлөх зорилгоор ашиглаж байгаа энэ техник хэрэгслүүдийг хэлээд байгаа маа. Машин механизм ашиглана гэдэг нь үргэлж тухайн гэмт хэргийнхаа нийгмийн аюулыг нэмэгдүүлж, зүйлчлэлийг нь хүндрүүлэх үндслэл болдгоор онцлогтой юм а. Онлын хувьд хулгайл бол хулгай, хулгайчил бол хулгайч. Энийг малын хулгай, гар утасны хулгай, нүүрсний хулгай гэж ялгаж зүйлчлээд байх нь тийм зохимжтой биш байдаг. Гэтэл яагаад Монгол улсын эрүүгийн хуулийнхаа 17-12 дугаар зүйлдер мал хулгайлах гэмт хэргийг энгийн эд хөрөнгийн хулгайгаас ялгаж зүйлчилвэ гэдэг нь анхаарал татна. Монгол улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалтанд байна гэж заасан байдаг. За энийг тайлбарлахын тулд доктор профессор Лүндендорж багшийн үндсэн хуулийн шинжлэх ухааны тайлбар гэдэг номноос иш татах нь зүйтэй. Газар бол улсын үндэс гэсэн дорн дахны философи байдаг. Өөрөөр хэлбэл газар бол тухайн улс орны эдийн засгийн хамгийн суур хүчин зүйл байдаг. Дэлхийн хүн төрөлхтөн соёл иргэншлийнхаа түүхэнд газар нутгийг үндсэндээ хоёр байдлаар ашиглаж ирсэн. Суурин соёл иргэншилтэй иргэд бол тариа тарьж түүнийхээ үр шимийг хүртэх байдлаар ингэж явдаг. Манай улсын нийт газар нутгийн 1.2% нь л зөвхөн тариалан эрхлэх боломжтой газар нутаг. Дээрээс нь бид жилийн 4 улиралтай өвөлдөө хасах 40 хүртэл хүүтэрдэг бол зундаа нэмэх 30-аас дээшээ гарч халдаг ийм онцлогтой. Манай улсын нийт газар нутгаас тариалан эрхлэх боломжтой тэр 1.2%-ыг нь хасаад дээрээс нь уурхайн эдэлбэр газар, зам талбай, нуур цөөрөм, гол мөрнийг хасах юм бол үлдсэн хэсэг нь тэр чигээрээ бэлчээр газар гэсэн үг. Монгол улсад хүн амьдарч сууршиж ирсэн нийт 900 мянган жилийн хугацааны дийдлэг хэсэгт нь манай ард түмэн энэ бэлчээр нутгаа 5 хушуу малаараа дамжуулан хэрэглэж тэдгээрийнхээ үр шимийг хүртэж арьс үсээр нь хувц сунраа хийж ноос ноолуураар нь гэрээ бүрж махсуугийг идэж хэрэглэж ингэж ирсэн ард түмэн. Тэгэхээр энэ манай ард түмний амжиргааны их усүрийг энэ манай орны эдийн засгийг манай орны түүх соёлыг малчин бэлчээр гургуугаар ялгаж ойлгох ямар ч боломж байхгүй. Нөгөөтэйгүр энэ мал сүргийг дагаж, маллаж, адгуулж тэдгээрийнхээ үр шимийг хүртэж байгаа малчин олон монголчууд маань тухайн өөрийн оршин байгаа хязгаар нутгийнхаа хамгаалагч болж, тухайн орон нутгийнхаа экологийн тэнцвэрт байдлыг хангаж, болзошгүй эрсдлээс хамгаалж, шаардлагатай бол хил харуулын үүрэг гүйцэтгэж байгаа ийм онцгой субъектүүд байдаг. Ийм учраас малчныг буюу мал өмчлөгчийн эрхийг Монгол улсын эрүүгийн хуулиар нэмэгдүүлсэн хамгаалтанд авсан байгаамаа. Ингээд төрийн хамгаалтанд авж байгаа нэг хэлбэр нь эрүүгийн хуулийн 17-12 дугаар зүйлдер мал хулгайлах гэмт хэргийг энгийн эд хөрөнгийн хулгайн гэмт хэрэгээс илүү хүнд ялтаагаар зүйлчилж оруулснараа нотлогдно. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр алдуулмал танаа малд ирээд нийлчихвэл яах ёстой юм бэ гэдгийг маш тодорхой тайлбарласан гэж найдаж байна. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх нь манай нэвтрүүлгийн гол зорилго юм. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Баярлалаа.